За хэв ашмал концерт компани 2014 оноос хойш үйл ажиллагаа эхэлсэн. Үйл ажиллагаа эхлээд бид бол хувьцын салбарт үйл ажиллагаа дагнан явуулдаг компаниуд нэг юм аа. За энэ хугацаанд бид 800 орчим тонн хатуу хувьцаа гайгдаг дахин босруулж эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд одоо нөлөөлсөн байна. Бид бол түүхий идэ өөрсдөө дахин босруулдаг. За тэгээд бэлдсэн түүхийд бол өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн босруулад одоо цутгах технологид оруулаад хэвэн цутгаад бүтээгдэхүүн гаргадаг. Нэг 30-аад төрлийн барилгын арматур өндөрлөгч ивэс за тэгээд бусад одоо зах зээлд эрэлт хэрэгцээтэй зарим нэг одоо хонцор бүтээгдэхүүнийг дотоодоо 100% өөрсдөө үйлдвэрлэн зах зээлд нэмэлж байна. Барилгын арматур өндөрлөгч гэдэг бүтээгдэхүүнийг дотооддоо Солонгосоос импортлдог байсан. За манай компани одоо бусад хүмүүс манай компани одоо удирдлагууд тухайд бүтээгдэхүүнийг импортлдог байсан. Тэгээд энийг ер нь яагаад Монголд яагаад хийж болохгүй гэж гээд. Тэгээд энийг судалгаа хийж эхэлсэн. Эрэл хайгуул хийсэн, Солонгосоор нэлээх явсан. Гадаад улсуудаас их явдсан шүү дээ. Их яваад тэгээд яг явах хэрэг нүд тайлагдаад болох юм гэдэг сэтлэр яг үгээр бид анх одоо үйлдвэр байгуулад за үйлдвэр одоо түүхий одоо шуудаа байд юм байна. Хаягдл тухайд хаягдл шуудал байсан. Гэтэл одоо яг тэр үед хатуу хонцор босруулж болдсон байна гэдэг ингээд ойлгоод ингээ багаагаар явсан л да. Тэгээ манайх бол хог дахин босруулах буюу хатуу хонцор дахин босруулах интра PP төрлийн хонцрыг бид хоногтой бол 5 тоног одоо босруулад үрэл гаргаад гаргасан үрлээ бид нэр цутгах технологийн одоо сүүлийн машинуудаар оруулаад ингээд бид нар одоо эцсийн бүтээгдэхүүн одоо гаргаж байгаа ийм үйлдвэр байна. Энэ эцсийн бүтээгдэхүүн төрлийн бүтээгдэхүүн бол одоо бид нэг 20 төрлийн арматур хөндөрүүлэгч буюу барилгын нэлээд чухал цутгалтанд нэлээд ордог. Хамгаалт үеийн заныг нэлээд сайн гаргаж өгөх зориултын тусгай бүтээгдэхүүн байдаг. За энийг бид нэр 20 төрлөөр гаргаж байна. За зарим одоо маань захиал ирснээр байдаг л да. За бид ийм санаа байна, ийм зах зээл байна. Энийг бид ингээд үйлдвэрлэж өгөөч. Бид хивээ захиа. Ингээ хэвэн байгаад байвал бид яг үгээр ямар нэгэн байдлаар тухайн бүтээгдэхүүнийг хийх бүрэн боломжтой ийм үйлдвэр байна. Яг гоо бид бол хоёр төрлийн үйлдвэрлэл хийж байна л да. Манай нийт одоо компани бол үндсэндээ бол хэв ашмуулын үйлдвэрлэл, за тулаас төмрийн үйлдвэрлэл, хуванцар дахин босруулах үйлдвэрлэл, тэгээд цутгах үйлдвэрлэл гэдэг. Үндсэндээ бид одоо 4 үйлдвэр ажиллаж байна. Манайх одоогоор нэг 16 ажилтан компанид ажиллаж байна. Хуванцар ч өөрөө бол ингээд хаягдл болж байгаа шүү дээ. Аливаа зүйлийг ингээд хэрэглэнээс гарч боломж хаягдл болно. Энэ дотор олон төрлийн хаягдлаа одоо шиллаад, цаас тэгээд тэгэхээр энэ эдгээрийн нэг нь хуванцар. Гэхдээ хуванцрын нэг онцлог бол өөрөө байгальд амархан задардаг. Цаас бол магадгүй ингээд дороо ингээд ялзраад илрээд задарчдаг тийм. Гэтэл хуванцар өөрөө зарим төрлийн хуванцар мянган жилийн хөрсөнд за хамгийн доод нэг 70-аас 80 жилтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр хөрсөнд булагдаад амархан задардгүй дор хаяж 400 жил хөрсөнд байдаг хатуу төрлийн хуванцар тий хатуу төрлийн хуванцрыг бид яг цуглуулад дахин босруулад одоо энэгээр нь яг хөглөр чанарын шаардлага хангасан барилгын тулаасын дор тавьдаг арматур өндөрлөгч үйлдвэрлэж байгаа ийм онцлогтой гэсэн үг.
Бид ямар ч гэсэн одоо ингээд удаан ч гэсэндээ тасралтгүй явж байна. Энэ бол магадгүй бидний том амжилт юм болов уу гэж ярьж байна. Цаашдаа ч гэсэндээ бид бол ажлын байр нэмэгдүүлэх одоо ажилчдаа одоо ажилчин хүндээ илүү чиглэсэн ийм өөрчлөлтүүдийг хийхийг зориод ингээд үйл ажиллагаа явуулж байна да. Ер нь хог хаягдал дээр бол хамгийн одоо дахин боловсруулахад хамгийн тулгамдаад байгаа чухал зүйл бол англи ялгалчуд ээ. Монголд яг англи ялгах хөдөлгөөн, англи ялгалтын талаарх мэдээлэл нэлээд сайн бас яригдж байгаа боловч бас одоо дээд чатандаа ч юм уу те аль чатандаа тодорхой хэмжээний одоо нийгмийн ухамсар сайжирж байна. Гэхдээ биднэрт бол энэ чиглэлээр хийх юм маш их байна. Бидний үнэт зүйл мэдээж хэрэг номер 1 дугаар үнэт зүйл бол байгаль орчин дийлэлтэй, экологи дийлэлтэй үйл ажиллагаа. За дараа нь бол харилцагчтай хүндэлж дийдэлсэн найрсаг шуурхай харилцаа үйлчлэгээ. Энийг бол эднийг бол зохицлон бий болгож бүтээж байгаа чадварлаг баг хамт олон хүн юм шүү гэж хэлье. За манай бизнесийн нэг онцлог нь бол бидэнд бол тодорхой хэмжээний машин тоног төхөөрөмжүүд байна. Нөгөө талаас бизнес одоо тухайн харилцагч маань тийм ээ захиалагч нар маань өөрсдөө ингээд ярьдаг л да. Ингээд манайхан ийм үйлдвэрлэгээд хэрвээ тийм үйлдвэрлэе гэж бол бүрэн боломжтой. Гагцгүй тухайн захиалагч нь бидэнд яг үгээр хэвээ аваад хэвээ өгвөл бид бол тухайн бүтээгдэхүүн хийх үйлдвэрлэх бүрэн боломжтой байгаа. Тэгээ эцэст нь хэлэхэд бол бидэнд ингээд өнөө хүртэл хамтарч ажиллаж ирсэн харилцагч нар үйлчлүүлсэн хэрэгтэй бүгдэнд нь талхснаа илэрхийлье. Та бүхэн хувьцрын салбарт тавтан морилно.